Алхасал баяр гих мөргөлийн арга, өөрөөр хэлбэл тахилын хууль байгаагүй бол бид нүглийн уучлалын амлалт хүлээн авах өөр арга зам бий юу? Мэдээж байхгүй. Ийм учраас Есүс өөрөө энэ дэлхийд махан биеэр ирж, ариун шин гэрээний мөргөлийн хууль, өөрөөр хэлбэл алхасал баяр гих тахилын хуулийг тогтоосон юм. Бид үүнийг тогтоол, зарлиг, хууль гих мэт үг хэллэгээр нэрлэдэг. Тиймээс л Есүс ч мөн алхасал баяр тэмдэглэхийг яасан гэж байдаг вэ? Луг 22 дугаар бүлгийн үгийг байнга уншсан ч сайхан үг тул дахин уншицгаая. Луг 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл. Алхаслын хургийг нядлах эсгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс Петр Иохан нарыг илгээн явж бидний зооглох алхасал баярын зоогийг бэлтгэв. Есүс гарын шав нар болох Петр Иохан нарыг илгээж алхасал баярт бэлтгүүлсэн. Есүс хэн болохоор тэр үү? Учир нь тэр бол Мелхизедек, Бурхан мөн. Есүс бол Мелхизедекийн хэрэгмийн дагуу тэргүүн тахилч гэж зүгнэлт байгаа тул хон ямааны цусаар тахил өргөдөггүй. Тэгвэл юугаар тахил өргөх ёстой вэ? Мелхизедек талах дарс авч гарч ирсэн шиг тэрээр талах дарсаар өнөөгийн хүн төрлөختөнд мөн хамийн найрыг хийсэн юм. Харин бид Бурханы зөвшөөрсөн мөн хамийн энэ мөргөлд оролцохгүй бол хизээч мөн хам болон гим нүглийн уучлал авч чадахгүй. Ийм учраас Есүс энэхүү алхасал баярын зоогийг та нарын хамт барьсан гэж ихэд яасан гэлээ? Хүссэн билээ гэж айлтсан. Хэрв энэ нь зүгээр нэг талх идэж аяг дар суух төдий нэг их утга учиргүй зүйл байсан бол тэр үүнийг ингэдлээ хүсэх шалтгаан байхгүй. Бурхан хүн төрлөختөнд аврал хайрлахаар энэ дэлхийд ирээд элтв дог тохуу доромжлол амсан байж бидний авралын төлөө тэгтлээ зүтгэсэн. Авралтай холбоогүй байсан бол тэр яагаад үүнийг хийх вэ? Тийм үү үгүй юу? Алхасал баярт товлсон цаг бий. Лев 23 дугаар бүлгийн 4 дугаар ишлэлд эхний сарын 14-ний өдөр үдшийн бүрийгээр эзний алхасал болно гэж тодорхой заасан байдаг. 14 дугаар ишлэлээс үргэлжлүүлэн уншъя. Цаг болоход тэр тухлан суулаа. Илч нар түүнтэй хамт байв. Есүс тэдэнд би зовхосоо өмнө энэхүү алхасал баярын зоогийг та нарын хамт барьсан гэж ихэд хүссэн билээ. Тэр яагаад алхасал баярын зоог барихыг ихэд хүссэн бэ? Есүс бол Мелхизедек учраас тэр хүн төрлөختөнд талах дарсаар мөргөл тэмдэглэх аргыг зааж өгч жишээ үзүүлэх ёстой байсан юм. Уг нь Бурхан баптизм хүртэх шаардлагагүй. Тийм байхаа. Гэвч Бурхан нүгэлтнүүдийн хүртдэг баптизмыг хүртсэн. Яагаад тэгсэн бэ? Бидэнд л үлгэр дуурайл үзүүлэх гэж тэр. Эдгээр бүх зарлиг, хууль нь Бурханы төлөө биш. Эдгээрийг Бурхан тогтоож, Бурхан тушааж, Бурхан сах гэж айлтсан. Бурхан бол хууль тогтоогч. Гим нүглээ уучлуулж, Тэнгэрийн хаанчлалд орох замыг бидний л төлөө бий болгосон болохоос Бурхан өөрийнхөө төлөө алхасал баярыг тогтоож, өөрийнхөө төлөө амралтын өдрийг тогтоогоогүй. Тийм биз дээ. Мелхизедек талах дарсыг тахил болгон авчирсан шиг Мелхизедекийн бодит болох Есүс Христ алхасал баярын талах дарсаар хүн төрлөختөнд мөн хайм нүглийн уучлалын ерөөл өгсөн дүр зургийг харцгаая. 19 дугаар ишлэл. Тэр талх авч талархал өргөөд хуваан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх юу гэж байна? Миний бие мөн. Энэ бол зүгээр нэг талх биш. Тэрээр энэ талхны утга учирыг миний бие гэж тодорхой болгосон. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлтав. Тийм эцгээсний дараа тэр мөн аяг авч алхасал баярын дарс хийсэн аяг авч энэ аяг нь хэний төлөө гэсэн бэ? Та нарын төлөө урсах, миний цусаар тогтоогдох юу гэсэн бэ? Шин гэрээ юм. Тэрээр энэ дэлхийд Мелхизедекээр ирж талах дарсаар хүн төрлөختний нүглийг уучилж мөн хайм өгдөг үнний тогтолцоо буюу Бурханы зарлиг хуулийг
бидэнд ухааруулсан. Тэгвэл бид эдгээр хууль, зарлагын дагуу амьдардаг Бурхны ард түмэн болох ёстой. Тийм биз? Есүс энэ үннийг тунхаглахдаа энэ бол шин гэрээ гэж айлтсан. Өөрөөр хэлбэл шин амлалт юм. Хэрэв Мелхизедекийн хууль болох алхасал баяр байгаагүй бол өнөөгийн хүн төрлөختөн гим нүглийн уучлал, мөн хайм, Тэнгэрийн хаанчлал, авралыг найдалтгүй байх байсан. Тиймээс бидний тэмдэглэдэг алхасал баяр бол мөн хамийг амлаж, баталгаажуулдаг алхасал баяр юм.